Эхний мэдээг хүргэе. Иргэдийн Facebook-ээр дугаарыг нь асууж дөрвөн оронтой тоо илгээн улмаар Toki аппликейшнээр нь зээл авч заллах болжээ. За иймээс иргэдийг хувийн мэдээлэл болоод утасны дугаараа бусад руу явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Мэдээллийг та бүхэн сэтгүүлч Эрдэнэ Цэцэг студиэс дэлгэрүүлэн өргөнө. Орой мэнд хүргэе үзэгчдээ. Тэгэхээр 2025 оны 3 сарын 3-нд Иргэн Ариун Бодрын Facebook чатаар хуучин танилт нь холбогдож утасны дугаарыг нь асуусан. Утасны дугаараа явуултал одоо дөрвөн оронтой тоо очноо хэлээд өгөөч гэсэн. Ингээд дөрвөн оронтой тоог явуултал линк ирсэн. Санаандгүй байдлаар линкэн дээр дарсан. Гэтэл хэсэг хугацааны дараа Facebook нь ажиллагаагүй болсноос гадна түүний ашигладаг байсан Toki аппликейшнээс 50,000 төгрөг зээлж авсан байна. Мөн Иргэн Ариун Бодлортой холбоотой Facebook найзуудтай нь холбогдсон одоо дараах байдлаар залин үйлсэн. Ингэхдээ одоо хамаатныхын дүүгийн Toki аппликейшнээс 300,000 төгрөг зээлж авсан байнамаа. Иргэний ярианд анхаарал хандуулъя. Тэгэл яг мэддэг хүмүүс маань залгах дугаарыг мэддэг хүмүүс маань залгachж байгаа. Мэддэггүй хүмүүс манаас яаж байгааг би мэдэхгүй, хинэр юу хийж байгааг бол мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгэл цагаан сарын үеэр болохоор ингээл хүм айлын дотсон чи харин манай нөгөө хамаатны хүүхд маань харин хүүе чи код яасан тэр код орчин гэсэн чи Toki-гоос зээл авсан гэд тэгээд мэдчихэж байгаа. Хүүе наа чи ингэдэж шүү тэгдэж шүү гэл тэгж юм гээд идэл. Тэгээд би чинь яг тэгж Toki-гоос зээл авсны өдрөө шууд цагдаа гэлс рүү яриад 100 ингээд ингэсэн чинь ингээд яачлаа би Facebook алдчих шиг боллоо ингээ яах уу ямар арга хэмжээ авах уу гэд нөгөө нэг кибердэ тэмцэх хэлсэн мэлцгээд идэв штэ тий. Тэрэн дээр нь яах юм бол гэсэн чинь шүү 2 цагдаа хурж ирээд намайг Баянгол дүүргийн 1-р сэтэр очиад мэдүүлэх авсан байхгүй юу. Заллаж авсан мөнгөөрөө гэмт хэрэгтэн онлайн дэлгүүрээс бараа худалдаж авснаас гадна одоо бензин авах, пицца захиалж идэх гэх байдлаар эргээд нөгөө данс нь олдохгүй байдлаар одоо мөнгийг зарцуулсан байгаа юм. Тэгвэл яагаад ийм байдал үүсв? Toki аппликейшн аюулгүй байдлаа хэрхэн хангаж байгааг бид мөн тодорхойлсон юм аа. За манайх бол security-гээ маш олон түвшинд ер нь хамгаалсан байдаг. Security-гийн системийн хувьд бол бидэд database дээр хүртэл одоо firewallтай тий сүжигний түвшинд firewallтай ингээд аппликейшныхаа кодыг хүртэл AI security tool-ээр ингээд скан хийлгэж яадаг тий penetration test тогтнол хийж яадаг ингээд системийн түвшинд бол ингээд бидэд маш сайн хамгаалдаг. Тэнгүүд одоо энэ гараад байгаа кейс юу байгаад байна гэхээр хэрэглэгчид өөрсдөө ингээд нөгөө мэдээлэлээ нөгөө үр дагаврыг ойлгохгүйгээр магадгүй сансргүйгээр одоо нөгөө өөрсдийнхөө хувийн одоо OTP ч гэдэг юм пассвордаа ингээд бусдад дамжуулах тийм байгаад байгаа. Тий. Энэ дээр болохоор хичнээн нөгөө мундаг систем байгаа тэрийг бол хэрэглэгчид илүү aware байх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл иргэн хувийн мэдээллээ алдах юм бол хамгаалалт хичнээн сайн байгаад нэмэргүйг одоо дээрх яриа харуулж байна. Ингээд цахим гэмт хэрэгтэй холбоотой зарим тоо мэдээллийг танилцуулъя. Тухайлбал 2015 онд цахим гэмт хэрэгтэй холбоотой 60 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2024 онд 99,000 болж энэ тоо нэмэгдсэн байгаа юм. Мөн сүүлийн 5 жилийн хугацаанд 26,000 эм төрлийн гэмт хэрэг бүртгэгдэж зөвхөн 2023 онд 87.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Хэрэглэгч өөрийнхөө мэдээллийг алдаалаа. Тэр мэдээлэл чинь цаанаа бол мөнгө л гэж ойлгох хэрэгтэй. Таны мөнгө. Хамгийн сүүлд юун дээр ундгүй гэхээр харж ихсаалтанд орно, тийм ээ? Баг санхүүгийн байгууллага зээл авахгүй харж ихсаалтанд орно. Тэгээ бүх юм нөгөө үндсэн хэрэглэгчдэр ундаг учраас бас олон санхүүгийн эрсдлүүд гардаг. Тэгэхээр энийг хэрэглэгчд өөрсдөө мэддэггүй. Нөгөө санхүүгийн нөгөө одоо юу гэдэг мэдээлэл нөгөө их сурвалжаас бодит их сурвалжаас авч чадахгүй байгаа учраас энэ төрлийн гэмтэргийн огорч болоод байна л гэж бид нар хараад байгаа. Мөн сүүлийн үед Тэмүү аппликейшнтэй холбоотойгоор одоо банкны дансаа холбосон бол бараа худалдаж аваагүй байтал одоо мөнгө гараад байгаа гэх мэдээлэл одоо иргэдийн дунд гарч байгаа. Тэгвэл Тэмүү аппликейшн 87 сая хэрэглэгчтэй өнгөрсөн онд одоо тус хэрэглэгчдийн мэдээлэл задарсан гэдэг мэдээлэл гарсан гэвч энийг одоо худлаа мэдээлэл болохыг албаныхан хэлж байна. Хэрэглэгчийн тэр нэг картны ард байдаг CVV гэдэг 3 оронтой код байдаг шүү дээ. Тэр кодыг картын дуусах хугацаа гэх мэт гүйлгээ хийхэд хэрэгтэй болох тэр одоо мэдээллүүд нь яг гүйлгээ амжилттай болсны дараа автоматар устгагдаад явж байдаг байна. Тэгэхээр бол яг шаардлага стандартуудаа хангасан аппийн хувьд бол ийм боломжгүй, бараг л боломжгүй юм а гэж харж байна. Тэгээд үүний хажуугаар нөгөө чон бороноор гихчээр фишинг халдлагууд буюу Тэмүү аптай яг адилхан одоо сурталчилгаа явуулаад тэгээд харахаар яг домен нь тэр
тухайн апп биш ч юм уу те өөр ижил төстэй домен руу одоо хэрэглэгчдийг чиглүүлээд мэдээллийг аваад мөнгөний авсан асуудал байж болохоор байгаа. Дээрх жишээнүүд манад захим гэмт хэрэг олноор үлдэгдэж байгааг харуулж байгаамаа. Иймээс одоо энэ чиглэлд улсын хэмжээний бодлого анхаарал хандуулах шаардлагатай байгааг улсын их хурлын гишүүд хэлж байна. Мэдээллийн аюулгүй байдлын асуудал бол ер нь ноцтой болцсон байгаа. Тэгээд энэ дээр бол сайжруулах чиглэлээр хамгийн гол нь суур ойлголтоо төр засгийн шийдвэр гаргагчдын төвшөнд ойлгохгүй бол тэн дээрээ болсон хүчин байхгүй, төсөв байхгүй байгаа. Ягаад гэвэл өөрөө цахим шилжилтийг хамгийн их ярьж байгаа. Одоо ялангуяа хиймлээ ухаан их хөгжил цахим шилжилт, төрийн процессын дахин инженерчлэгээд бүхэл юм дижитал хэлбэрээр орох гэж байна. Гэхдээ энэ дэр нэ суур болсон кибер аюулгүй байдал нь өөрөө хамгийн том бэлтгэл ажил байх ёстой. Мэдээллийн технологийн аюулгүй байдал бол өөрөө үндэсний аюулгүй байдлын асар том нэгж бүрдэл. Тэр тусмаа 2010 онд жишээлбэл хиймэл оюун ухаан гэдэг ч юм уу энэ том одоо дата анализийн зүйл Монголд байтугай дэлхийд дахинд хүртэл өнөөдрийн зэрэгт хүрээг байсан. За ингээ 2019 он гингүүд одоо койны халууруулч тийм үү те цахим зоосны халуурал тэгээд дээрэс нь крипто за дээрэс нь одоо sandbox гэдэг технологич өөрөө асар хүчтэй маш том өгөгдөл болцсон. Энэний хэмжээгээр дагаад том эрсдлийг бий болгочихж байгаа байхгүй. Мэдээллийн хүргэлийн анхаарал хандуулсанд баярлалаа.